Хүн чанар нэвтрүүлгийн эрхэм хүндэтгэл зочноор хар шамтгийн хөтлөлтөөчин Монгол Улсын гавьяа жүжигчин Баасан Дорж өргөд оролцлоо. Монголын эстрадын түүхэнд хамгийн анх хүмүүсийг бүжиглүүлсэн хамтлаг гэрэлтдэг. Хар шамтгаар оглон 40 жил эстрад урлагт авьяас хөдөлмөрөөр зориулж яваа гавьяат маань өөрийн үзэл бодол амьдралын түүхээсээ үзэгч түмэнд маань хуваалцаж хүн чанар нэвтрүүлгийг өгөлөө. Хос залуус чамдаа зориулъя хавар болзоо гэд Монголын арт түмэнд хийд болсон дуунуудыг амлиулж та бидний зүрх сэтгэлийг догдуулсаар яваа гавьяат маань удахгүй уран бүтээлийн 8 дахь үе даасан тоглолт хавар хайр тоглолтоороо бэлэг байхаар болсон сайхан мэдээг нэвтрүүлгийн үеэр мөн дуулгасан юм а. Ингээд Баасан Дорж гавьяатын ертөнцөөр хамтдаа харилцгаая. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. 1-р суваг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордноос эрхэм үзэгчид та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочин Монгол Улсын гавьяат жүжигчин олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Баасан Дорж гавьяат маань өргөдөө оролцоод байна. Энэ өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Танаа хамт болсон энэ өдрийн мэнд хүргье. Сайхан гайхалтай одоо ёслол хүндэтгэлийн ордонд та хүнтэйгээ уулзж байгаадаа маш баяртай байна. Мөн одоо энэ сайхан ордноороо би бас бахархаж байна. Тэгээд энэ сайхан хамт олныг бүрдүүлж чадсан одоо алтнаадаа баяр хүргье. За. Маш их баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн сайхан зүйлийг үзэгчтэй хүргэдэг. Мэдээч хэрэг гавьяатын маань ховд гэвэл 2025 оны 4-р сарын 26-нд үйлдвэрчний соёлын төв ордонд одоо тоглолтоо хийх гэж байгаад бид маш их одоо таатаа хүлээж авч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж өнөөдөр бас урьсан байгаа тийм ээ. Тэгэхээр үнэхээр одоо ийм одоо урлагийн хүмүүс маань энэ гоё өргөөг маань чимж ирээд олон гавьяатуудын маань өмнөөс нүүр царай болоод тэр дундаа рок попын тэр сайхан одоо аялгуут дуунуудыг тэр дундаа хосын сайхан дугдуулдаг энд маш олон хүмүүс хормоо идэг учраас таныг бас хүндэтгэ урьсан байгаа шүү. Тэгэхээр цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчтэй халуун мэдлэгээ хөрөхгүй юу гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд эдгөө энэ их урлаг гэдэг сайхан том айлын өргөөнд ороод 40 гаруй жил аюутгаа өргөсөн байна. Тэгээд энэ жил маань одоо 40 жилийн маань тохиолдоод бас төмөн олон төр төмөндөө өмсүүлснийхэм одоо бас 5 жил гаруй болсон байна. Одоо гавьяат 5 жил хурдан юм байна. Тэгээд 7 жилийн дараа зориглоод мэдээж хүн уран бүтээл хийхдээ шинэ юм сэлж дээрээс нь юм нэмдэг байх. Тэгээд 7 жилийн хэмжээнд бас 12 дуу шинэ уран бүтээл гаргасан байна. Энэ дуунууд маань бас миний урд тулсан 67-8 дууны бас түүчээ болон их хурдтай явж байгаа. Тэгэхээр уран бүтээлч бид нар бол одоо ард түмэндээ аядуугаа өргөхийн зэрэгцээ шиг л одоо төмөн олноо баясгах бол хамгийн гол том үүрэг дээд тэнгэрээс одоо ингээд даалгавар аваад явдаг улсууд. Тэгээд гайхалтай энэ сайхан дууныхаа буйнд ард түмнийхээ одоо мэлмийн сонрыг мэлааж бүхэл арга хэмжээнд одоо ингээд дуулаад сайхан явж байна да. Тэгээд ирч хүч гэдэг бол сайхан одоо миний одоо энэ сайхан явж байгаа одоо гайхалтай явж байгаагийн нэг чанар бол яалж байхгүй одоо Монгол түмний минь одоо буян шиг юм аа. Үнэхээр тэгэлгүй яах вэ? Манай Баасан Дорж гавьяатыг бол хар шамтлаг гэд хүүхэд багтаал харшийн бааска гэд одоо ч хүртэл харшийн бааска гэдэг ийм сайхан нэрээр өнөөдөр өргөн түмэндээ бас танигдсан хамгийн гол нь хүн чанар нэвтрүүлгээрээ бааскагаа бүр элдэж өсөөр хагаад 3 жилийн дараас энэ нэвтрүүлэгтээ оруулж байгаадаа их баяртай байна. Учир нь манай Баасан Дорж гавьяатын маань ховд гэвэл одоо нийгэм рүү чиглэсэн маш олон хүмүүнлэгийн ажил хандивын аянд оролцдог уран бүтээлчд маань бүгдөөрөө нийлж ээж альва одоо тэр завсан зүдэрсэн хүмүүст одоо хандивын гараас сунгах их усрыг бий болгодогт үнэхээр их баярлж хүн чанарынхаа баг хамт олонны нэг ихэнх хэсэг шүү гэж хүндэлж авдаг. Бид хүүхд төмөржлийн тусгай төв, өнчөө хүүхдийн тусгай төвүүдэд олон одоо хамтдаа очиж дуу хуураараа мөн гарын бэлгээ ойлоо өгч ийсэн. Тэгээд бас за ер нь ингээд бас танаа хамт олон мэдчихэж байгаа бах. Энэ сайхан одоо буйны арга хэмжээг зохион байгуулна гэдэг бол амаргүй даваа. Бид нар бол одоо яг өөрийнхөө нөгөө чадлаараа одоо өөрийнхөө одоо юу байна одоо тийм ээ одоо учиргүй одоо нөгөө мөнгө бариадгүйгээ даахгүй ч гэсэн тухайн аядууга тэр хүмүүсийн сэтгэлийн одоо мэлмийг одоо
сэтгэл санаагийн дэмжих энэ сайхан үйлээр оролцдогтой л одоо бид нар баярлдаг. За манай уран бүтээлчд маань Монгол Улсын гавьяачсан уран чимэг гавьяат маань за манай Монгол Улсын соёлын тэргүүнээр Амина маань жоохон багтаал хүүхдээ ойрхон ангиудаар ээж дуугаа дуулаад бид нартай хамт явдаг байсан. Одоогоос одоо баг 10 жилийн өмнө 2008 онд бид бүхэн эхлүүлж ирсэн. Тэгээд манай Баска гавьяат маань эргэн тойронд дандаа хүмүүнлэг гэрэлтэж байдаг. Ямар ч хүнд ядуу баян эрхэм одоо юу гэдгийг тэр албан тушаалтаа тэр мондог гэхгүйгээр бүх хүмүүст адилхан харьцдаг. Маш их баярлалаа. Манай энэ сайхан одоо өргөөг маань үргэлж чимдэг, үе таалгыг маань үргэлж чимдэг. Энэ сайхан олон хүмүүсийн маань төлөөлөл хөөрхөн хүүхдүүд маань өнөөдөр бас гавьяатаас асах зөндөө зүйл байгаа хаа гэж бодож байна. За марлагаасаа эхлэе. За манай мэдээж ортонд хүрэлцэн ирсэн танд бас маш их баярлалаа. Тэгээд хүүхэд байхасаа дуулж эхэлсэн гэсэн манай гавьяат маань тэгээд яг хэдэн оноос дуулах эхлэл тавигдсан бэ? Хүүхэд нас гэдэг бол хүний одоо амьдралын гэгээн цагаан хуудсыг нээдэг. Гайхалтай мөчүүд олон байдаг л да. Тэгээд энэ их дууны урлагт оруулах хамгийн анхны цагаан мөр бол одоо 11 настайгаас эхэлж дуулж эхэлсэн байна. Тэгээд өөрийгөө яг дуулдаг гэдгийг мэдэхгүй л дээ. Тэгээд харин дуулж яваад одоогоор хүүхдийн улаан бочуулдаг гэж сайхан одоо чуулгад ороод төмрийн чимэд орж мөнгөний чимэд гэдэг нэг сайхан буураад энэ хүмүүсийн гар дээр очиж 79 онд хүүхдийн жил байсан. Тэгээд 79 онд олон улсын хүүхдийн жилийн хүүхдийн ойн фестивальд орж одоо тийм сайхан гадаадын тайзан дээр одоо юу ч мэдэхгүй шагарлаа. Тэгээ Монгол улсынхаа бас тэр тухайн одоо нийгмийн нүүр царай, хүүхдүүдийн нүүр царай болон бас шагнал аваад ирж байхдаа баг хамт олноороо болон өөрөө ингээд бас авах маш ирч хүчийг авсан. Тэгээд тэр ер нь хүүхэд наснаасаа хэл дуулж ирнэ гэдэг бол анх сойрын тавьсан байна. Тэгтээ гол нь яг ингээд үдээ хүртэл дуулна. Одоо юу гэдгийг энэ одоо тогоонд орно, оргилд хүрнэ гэсэн тийм бодлого л явж итэй. Тухайд 11 настай хөгжин тийм ээ. Ямар дуугаар оролцож исэн бэ улаан бүчүүлэг маа? За сайн уу одоо маяугаан хөгжим сайн уу юу аль нь вэ хөө? Өстой гоё дууш. Мөн одоо та нарын бас сайн бидний одоо хайда дуулахаар нөгөө чихэртэй зарим гэдэг тийм. Тийм дугаар. За тэгээд хамт олоороо болохоор одоо хүүхдтэй байх чинь тэр тухайн социалист орны Унгар гэж одоо хэлээр 3 одоо дуу дуулсан байдаг юм байна. За тэгээд Монгол хүний одоо цаад одоо дотоод мөн чанар тэр сэтгэх үйц тэр их сайхан агуу одоо энэ өгд эзэм мөксөн одоо юу ухамсар гэж ярих юм байна. Цаад суурьас нь Монгол хүнд байдаг. Тэгээд одоо тэр 11 настай 10-тай хүүхдүүд бол гадаад хэлээр дуудуулна гэдэг бол одоо тэр үед бол мэдэхгүй. Тэгээд одоо бол ер нь хичээл зүтгэл гэсэн. Тэрийг ерөөсөө бид нар 14 онод бэлдээл явсан байгаа. Тэгтэл ерөөсөө бүх орны одоо 25 орны одоо олон улсын хүүхдүүдээс ч Монгол гэдэг хөөрхөн одоо хинч мэддэггүй байлээ шүү дээ. Шамшигныг аваад ирсэн. Ийм гоё одоо хүүхд насны дурсамж бол энэ толгооноос гардггүй маа. За баярлалаа. Надад ч их сайхан сэтгэл төрж байна. Баска гавьяат манай соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордонд маань хүрэлцэн ирнэ гэдэг чинь их нэр төрийн хэрэг. Тэгээд ялангуяа хосуудын одоо хуримлуулдаг ийм сайхан ордонд маань та хурж ирлээ. Тэгээд сая бага насныхаа тухай Монголын радиогийн дэргэдэх Улаанбаат чуулгын тухай ярьлаа. Улаанбаат чуулгад оролцож хүүхдэд дуулна гэдэг бол тухайн үедээ бас их нэр төрийн хэрэг байсан. Үнэхээр гайхалтай гоё чуулга тий. Тэгээд тэрэнд одоо сая мөнгөний чимэдгуун тухай ярьж байна. Мөнгөний чимэдгуун маань өөрөө хүүхдийн зохиолч тийм агуу сайхан буурал байсан. Тэгээ одоо би Баска гавьяатаасаа юу гэж асуух гэж байна гэхдээ зэрэг бидний үеийнхэн хүртэл сонсдог, одоогийн залуучууд хүртэл сонсдог одоо үеийн залуучуудыг одоо сонсох дуртай хос салуус гэдэг дууныхаа тухай ярьж өгөөч ээ. Тэгэд энэ сайхан одоо хос салуус дуугаараа манай соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны одоо их тамхиг сайхан мелаж өгөөч ээ гэж таниасаа бас хүсье. Та бол урлагт одоо 40 гаруй жил одоо дуу хуурыг гаргаж яваа. Ийм нэр төртэй гавьяатай ийм сайхан дуучаа. Тийм учраас хос салуусыг сонсохгүй өнгөрнө гэдэг бол бас харамсалтай. Тийм учраас ордон дотроо заавал энэ сайхан хос салуусыг тухай ярьж бас хос салуусынхаа дууг дуулж өгөөч гэж гавьяатаасаа хүсье.
дуу өөрөө бас 3 жигүүртэйгээс гадна энэ сайхан одоо дууны ач буян гэж ярьдгийн. Тэгэд хормилж байгаа хоёр хосууд одоо энэ дуу бол одоо бас мөнхийн настай болоод одоо хэрвээ зүгээр яг ингээд дууны бүтээлээ сайхан үлдээсэн багт бол хооч үдээ үргэлжлүүлэн дуулах хоёрдугаарт одоо бас миний төгс үлдсэн байгаа тийм ээ. Энэгээрээ хүмүүс одоо гоё үлгэр дуурайл болох одоо санааг бол сэтлэн төрж байгаа. Энэ дуу бол одоо хамтлагийн маань сар усан дуугаад одоо хүртэл намайг хижээж яваад байгаа маш баяртай байгаа тийм. Үнэхээр гайхалтай дуу. Тэгээд өнөөдөр энэ бас нэг яс түнтлэгийн ордонд ингээд жинхэнэ хорин болдог. Бүхэл одоо өв соёл одоо бүхэл одоо үнд зүйлийг одоо харуулдаг энэ сайхан ордонд би одоо дуулахгүй арга байхгүй. Тийм тэгээд энэ дуу маань одоо баг надтай зэрэгцээд одоо 35 жил амьдарч байна. Тий. 35 жилийн бол одоо багахан хугацаа мөртлөө бас их төгийг өгүүлэх юм байна. Залуу байлаа тийм ээ. Мөнхийн залуу байлаа. Тэгээд энэ олон уран бүтээл дотроос одоо ингээд дуулаад явж байхад ганцхан энэ хос солоос хорвоо дамжиргалтай гэдэг дуу бол ер нь төвчээлэн одоо тоглолтын бүр сар болж явдаг. Гайхалтай дуу. Яасан дээр гарангуутал хүмүүс зүгээр бүгд бүжгийн талбайд гардаг шүү дээ тийм ээ. Гайхалтай. Тэгээд би бас нэг гоё амлалт хэлээ. Ер нь бол яг энэ сайхан хүндэтгэлийнхаа ордонтойгоо үүнээс хойш түүнээс цааш холбоотой байна. Одоо найзаагаа дуудсан цагт нь бэлэн байдалтай ирээд энэ бол угаасаа бидний хүн чанар гэдэг талаасаа бодоход энэ надад байгаа үнд зүйлийг би тэдэргүй аваад алга болохгүйгээс хойш байгаа хугацаанд тийм ээ үнэхээр түгээх хэвээр хүмүүсээ түгээх хэвээр маш гоё том бэлэгтэй байна. Шалгасаа дуулах юм. Тийм гоё. Дуулж явах чинь хамгийн жаргал. Бидний өнөөдрийн сайхан гоё гэгээлэг явж байгаа, бид нар өөдрөг явж байгаа ямар ч юмд одоо хатаа хүтгүй юмд нугарахгүй одоо хил ам хэрүүл шуганаас хол байдаг энэ актер зүйлийг бол дуу хариуцдаг. Тий. Тэгэхээр энэ дундаа баг худлаа эсвэл бол одоо ер нь өдөрт нэг удаа дуулахгүй бол ер нь баг одоо яасын байж чадахгүй болсон гэж ярьдаг ш тийм ээ. Адгалж одоо гихтээ шал төгөлдөр орохын ардчаад дасгалаа хийдэг. Энэ бол бидний кайп болчдөг юм байна. Тэгэхээр би дуулж өгнө одоо хөгжмөө тавиад тэгээ сайхан ямар ч гэсэн дуулж өгнө энэ сар Милана. Гэтэ надад бол энэ өргөө арай тагтаад ах шиг байна тий. За манай хүүхдийн зохиолч профессор багш маань бас манай энэ өргөөг одоо үргэлж өнгөлн зөвлөж идэг. Маш олон одоо түүхийн соёлын одоо үе манай энэ залуучууд заахмад үе дунд үе гэд бүгдөө нэгэн санаатай байдаг. Тэгээ гавьяат маань өнөөдөр энэ сайхан өргөөгийн маань өргөөнд маань ирээд дуулж өгнөхээр манай Монголын ард түмэн телевиз үзэж байгаа үзэгчд маань маш том баяр болох байх. Гавьяатынхаа одоо юу манай удирдлагуудаа нөгөө гавьяатынхаа зургийг тавиал манад ирж хормоо игэрээгээ тавиад тахна шүү дээ. За дараагийнхаа асуултыг та бүхэндээ тавья. За эрхэм сайхан гавьяаттай бас энэ гэгэн тоглох өдрийн мэндийг хүргье. Тэгээд одоо манай соёлын урлагаас Лүнтгэлийн ордны маань их өргөнд хүрэлцэн ирсэнд юуны өмнө баярлалаа. За тэгээд би танаас нэг зүйлийг бас хүсэх гэсэн юм а. Тэгээд Монголын урлаг гэдэг энэ том өрх айлд 40 жилийн одоо энэ 40 гаруй жилийн амьдралаа холбож энэ их айлтай одоо үр зэрэгцэн алхаж яваа энэ одоо эрхэм хүнээс нэг зүйлийг одоо хүсэхгүй байхыг яатчиргүй аргагүй юм. Бид бүхэн одоо Монгол улсад соёл урлагийн чиглэлээр олон залуучууд төгсөж байна, гарч байна тийм ээ. За ялангуяа манай ордон бол энэ одоо соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж соёнгийн гэрүүлэх үйл ажиллагааг хийж байгаа юм одоо харьцангуй залуу юм бүрэлдэхүүнтэй залуу ордон байгаа. Тийм учраас одоо энэ сайхан залуучуудаа за ялангуяа бас манай ордны олон сайхан уран бүтээлч залуучуудад зориулж та одоо бас энэ тэр сайхан өндөрлөгөөс энэ одоо урлагт одоо хэрхэн одоо зөв боловсон явж энэ одоо тэр одоо энэ урлагтай бид бүхэн одоо хоцролгүй бид бүхэн одоо явах хэрэгтэй вэ гэдгийг та маань одоо бид бүхэнд нэг сайхан сургамж одоо тэр сайхан юуг хайрлаач гэж танаас бас хүсэж байгаамаа. Ер нь одоо соёл урлагийн чиглэлээр бэлдэж байгаа залуу уран бүтээлч соёл урлагийн чиглэлийн одоо соён гэрүүлэх энэ сайхан мэргэжлийг эзэлсэн бол одоо түгээх ёстой гэж ярьдаг. Түүнээс өнөөдөр зөвхөн нэг талын үнцгээс нь харахад одоо нэг мөнгө хөөгд явахтай болно шүү дээ. Өнөөдөр бид нар юуны тулд тэр сургуулийг төгсөөд энэ мэргэжлийг эзэмшээд өшөө олон энэ сайхан
мэрэгжлүүдтэй чинь бүжигчин, дуучин, жүжигчин, за соёлын ажилтан, соёл гэгэрлийн ажилтан, менежер. За ингээд олон талын энэ сайхан мэдлэгээ авчаад өөрийнхөө биетээр яг энэ одоо хөрсөн дээр одоо нөгөө хамгийн гол нь буулгах нь чухал байдаг. Альва юм дараа ингээд заавал одоо адгаад, яарад ингээд юмыг одоо нөгөө нэг орцголж хийх гэдэг юм уу, нэг хүний нүдийг хуурсан байдалтай одоо хийх тийм зүйлүүд бол цаашд явахгүй угаасаа. Тэгэхээр манай энэ соёл урлагийн ажил бол ерөөсөө бидний цаад дотоодосоо ингээд сэтгэлээсээ гардаг их сайхан мэргэжилтэй. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхээр ажлаа сайн хийгээд үргэлж одоо тэрэндээ хайрлаа, дурлаад явж явах дараа аяанда юмны үнэлэмж гэдэг чинь амжилт, үнэлэмж, мөнгө дагаж орж ирдэг. Тийм ээ? Тийм. Тэгэхээр би бол одоо танай хамт олонд одоо хэлэх одоо ямар ч одоо нэг одоо жижигэн симхи ийм одоо дутагдлын үг хэлж чадахгүй. Яг гэвэл та нар орж ирэхдээ л маш гоё гэгээлэг юм иржвчтэй орж ирсэн юм ингээд нэг санаатай. Тэг юмыг нэг гоё хий. Энэ сайхан ордныгоо энэ гоё одоо соён гэгэрүүлэх энэ ордныг цааш нь ингээд гоё авч явах, үлгэрлэн дуурайлах, тийм ээ? Одоо юмыг бүтээ гэсэн тийм зорилготой орж ирсэн залуучууд бол та нарт бол үнэхээр энэ ордныг бол өшөөл гоё дэшээ явуулна. Тэ? Тэгэхээр бид нар өөрснөө яг энэ соёл гэрлийн ажил дээр ингээд төвчлээд ажиллаад ирэхээр аяанда хүмүүс нөгөө нэг одоо юу гэдгийг жинхэнэ нөгөө тусалцаа нийгэмд оролцох одоо нөгөө нэг өөрчлөлтч маань их болоод ирээд харьцаад бол тэгэхээр аяанда та нар хөлөө зүгээр ингээд тэнэлгээс савсаар ирэх байхгүй юу? Захиалгаа авч дийлэхгүй. Тий, захиалгаа авч дийлэхгүй. Йоо яасан хэцүү юм бэ гэсэн мэт тэрэндээ дуртай тий. Дуртай. Жаргалтай ингээд хүндээ та нар чи бичээрэй гэлээ. жаргалтай гоё ажил хийж байгаа болохоор та нар бол үнэхээр нэрээ үнэн бахархалтай юм аа. Ерөөл бэлэг байна. За юуны өмнө найзтай энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. За найзтайгаас бас олон жил сайхан найзалж байна. За тэртээ 91 оны тэр сайхан Айдууны одоо жигүүрээр одоо манай найз чинь Фиставка гэдэг одоо хуучин байсан. Тэнд ч одоо цөм авдаг байлаа шүү дээ. Тоглолт гэдэг бол жинхэнэ утгаараа одоо харшийн васка, харш хамтлаг гэдэг бол ерөөсөө тухайн үеийн залуучуудад нийгэмд маш их одоо үүрэг тэр гоё соёлыг түгээж ирсэн тийм сайхан жилүүд байлаа. Одоо ч бас одоо манай найз маань ингээд түгээгээд өдөө одоо бас хамт ингээд сууж байгаа маш их баяртай тий сайхан байна ингээд. Тэгээ Вестовка гэдэг чи одоо энэ хүүхдийн пианерын ордны хойдол төв номын сангийн оргишаа тий. Тийм сайхан газар байсан. Сайхан одоо залуучуудын гац чөлөө цагаа одоо өнгөрөөдөг гоё бүжиг данс сэргүүл тэнд одоо харш хамтлаг л одоо ерөөсөө сайхан дуулж идэг хамтлагаараа их сайхан. За тэгээд юуны өмнө найзтай одоо энэ удахгүй болох гэж байгаа тоглолтод нь 4 сарын 26-нд болох тоглолтод нь маш их сайхан амжилт хүсье. Найзтай эрүүлийн хаз жаргал хамгийн сайхан бүхний хөсний өрөө. Тэгээ би найзаасаа ганцхан юм асууя гэж боддیں۔ Миний найз бол өөрөө их жудагтай хүн. Аливаа юмд их тийм жудагтай. Тэгээд урлагийнхан бол яс барина, цаг барина гэдэг бол ерөөсөө урлагийн хүнд бол маш өндөр түвшинд байх ёстой асуудал соёл тийм ээ. Тэгээд найзынхаа одоо сайхан хувийн одоо би чи найз болохоор урлаг гэхээс илүү одоо хувийн амьдралаас нь тий асууя гэж бодож байна тий. За миний найз одоо тий хөөгч хөвгтөнд хэд үрж ийн гэр бүл сайн хаана байна одоо тэр талаас нь асууя тэгээд найзтай сайн нөхсөе. За ер нь тэгээд яг урлагийн хүний ард талд одоо гэр бүл бол яг ингээд бас ард талд нь нуугдмал байдаг л да. Тэгээ би одоо ер нь бол одоо өөр эглэгүү дараахан гэж хэлэхээс гадна тэгэж ар гэрээхээ амьдралыг ингээд дэлгээд дээдгүү. Яхаа ер нь бол ингээд ард талд нь асаалтаа танг байгаа болохоор тэгээд ажлаач шагаан 50 хийж байгаа юм л да. Манай гэр бүлийн нэг бол солонгоо гэж одоо сайхан бүсгүй байгаа. Ухаантай жишээ нь одоо нөгөө би өөрөө бол нэлээ ингээд яриа ерөөсөө ингээд хамгийн минь урслаад ингээд төлөвлөд хийлцдэг тийм манай хүн чинь дугаа хүмүүртэл ингээд цагаар ажиллаж хийдэг. Тэгээ би 2 хүүтэй 8 ачтай. Тэгээд маш олоолаа болдгийм байна. Тэгээд одоо эхнээсээ ингээд өөр хүүхд маань машины минь бариад микрофон зөөгөл тэгээд одоо хамгийн минь одоо тэр имийг хамт чимээрээ тэгээрээ наасан аваараа одоо тэгээд жоохон
оймрдаг болсон байна. Ер нь бол тий одоо ингээд энд тавьсан байснаа одоо жоохон ингээд харахад л нэг гялдсан хүмүүртэл одоо бас настагддаг юм байна. Гэхдээ би өөрийгөө одоо юу гэдгийг тэд наслаа гэж хэлэхгүй. Одоо тэгээд бас сайхан ингэж нэг гоё насыг наслаад ингээд дууга дуулаа явна гэж бас гоё шүү найзаа тийм. Тийм тэгээд ард тал одоо амар тайван байхад бол хүн ажилласаа хийхээр одоо нөгөө ахуйн амьдрал чинь дээшлэн гэсэн үг. Энэ ямар ч мэрэгчлэр байдаг. Зөвхөн одоо дуулаачийн мэрэгчлэхгүйгээрээ одоо яг энэ менежерийн талын ажилтай барилгачин тогооч одоо энэ бүхий салбарын юм дээр хүн өөртөө итгэлтэй би нэг хийнэ гэх юм бол хийгвэл сэтгэлээсээ гэдгийг. Тэрийг хүн одоо ингээд хийдэг бол одоо амьдралд төрөө хэлснээрээ хүний нөгөө бурхан нөгөө буян хийхээр буцаад ихээр бороо мэд асгадаг бол энэ ихтэй яг үнэн үг юм байлээ. Та бүгд одоо ингээд ийм сайхан одоо яг нэг сайн үйлсийн аян хийж гэн, буйны ажил хийж гэн, сайхан хосуудын ёслолыг хийж гэн. За Монголынхоо өв соёлыг төвхийг түгээж байгаа гэдэг бол та нарт бол үнэхээр нэрээ бас орж ирэх юм бол одоо минийхээс амир орж ирэх шиг байна тийм ээ. Тэгэхээр зөв бодолтой явна гэдэг бол одоо ингээд суралцах хүний жишээ бол одоо манай алтнаа найз байгаа. Одоо манай найз байна. Энэ ариун бол тэгээ манай багш бол одоо ингээд ерөөсөө бид нар чинь нөгөө тэр тухайн юм энийг бид өөрснийгөө мэддэг. Сайн ингээд мөнгөний чимдгээл ярьсан чинь би бас ингээд тэр хүний нүүр ингээд стаг мисигээл орж ирж байна шүү дээ тийм. Урлын гайвсгалтай төмрийн чимд орж гэж юм. Тэгээд бид нар өнөөдөр яагаад иймэрхүү одоо хүн чанартай ёс зүйтэй байна гэхээр одоо би тийм сайхан алдартангуудаар нэгдүгээрт ингээд одоо дандаа сексизмыг одоо үлгэрлүүлсэн үсээс амгахтай ховсаа өмсөхтэй гэдэгтэй адилхан тэр соёл урлагийн сургуулийн алдартай тэр миний одоо мэрэгжлийн багш найдалмаа хайдуу урт насан за ингээд одоо жаргал сайхан за ингээд долдоо тоглодог миний сайхан одоо багш маань байна. За тэгээд ингээд бүгд л одоо энэ хайр хүндэтгэлүүд чинь дандаа хүнд хайр түгээж дандаа зөвлөмж өгдөг. Тэр хүмүүсийн үгийг сонсоод яг хөрсөн дээр буулгахад бол одоо бидний нөгөө яг энэ цаа дотоод юм алдагддаггүй юм шиг байгаа юм. Зөвхөн залуучууд дээр бол яг нь ерөнхийдөө тийм чанар нь байгаад энэ Монгол хүний генд нь байгаад байдаг мөртлөө тэрийг одоо юу гэдгиймдээ би бас хатуугаа хэлчих тараа хүмүүс урам өгдгөө. Хүнийг одоо ингээд нэг юу гэдгиймдээ хийсэн байсан ч гэсэн одоо нөгөө нэг жоохон дэм өгдгөө аахгүй юу. Тэ одоо энэ өстө мундаг залуу шүү. Энэ өстө мундаг охин шүү тэ. Хүн ингээд урмаар тэжигддэг аахгүй. Тэгээд дандаа үг хэлэхэд л баярлаад хөөрөө. Тэгээд болохгүй бүтэхгүй юм яриад одоо чи тэгсэн чинь тэглээ гээл инглээ тэглээ гэж хэлдэг бол хамгийн тийм дутагдaltaй юм лээ. Би өөр хүүхдүүдээс тэгж сургасан юм болж гэн. Тэгтээ би яаж хийдэг вүлээ? Би юмыг хоёр хийдэг шүү. Нэг л хийх хэрэгтэй гэдэг аахгүй юусаа тий. Ер нь тийм байх хэрэгтэй. Одоо гараад явна гэхэд л одоо хамаагүй хамаад явж тэнгүүд өөй одоо буцаараа нөгөө юм орчихлоо такси гэсэн гээд би тэгээд байх юм бол идэр чинь тий болохгүй болчихсон. Тэгэхээр биднээс авах юм байгаа. Үлгэрлэх юм байгаа. Дүүнрээс ч гэсэн авах аюух яаж авах ингээд зарим хүмүүстэй ингээд уулзгаар чинь миний бодоогүй санаагүй юм чинь ингээд гой ингээд хэлэхээр үгүй ер нь нөгөө уялдаа холбоо гэдэг юм нийгэмтэйгээ ингэж явах юм байна. Тэгээ одоо нөгөө дээр хүмүүс хэлдэг шүү дээ санаж байна уу? Бидний үед байхтаа гэж яддаг гэсэн тийм. Гэхдээ тэр бидний үед байхтаа үеийнхээ 50% нь аваад одоо үедээ шилжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэртээ тэргүүл дараа та нар дахиад 50 60-ын дараа яг миний насны өрхөд ихээр бид нар ийм байгаагүй. Бидний үед ийм байгаагүй л өөр бүтээх хэрэгтэй байхгүй тий. Манай гавьяат маань ерөөсөй ойр ойрхон нэвтрүүлэлт орсоор хагаад айгүйх тийм яриа болсон байх шүү. За тэгээд өнөөдөр хар шамтлагийнхаа баска ахта уулзч байгаадаа туйлын баяртай байна. Тэр тусмаа өөрийнхөө ажилдаг ордондоо энэ хүнийг урьж залаад бид нар ингээд ярилцах боломж гарч ин гэдэг бол үнэхээр бас сайхан байна. Хүүхэд тахасаа л хар шамтлагийн дуунуудыг айгүйх сонсож өсөжсэн. Тэгээд танаас асуух асуулт гэвэл хамгийн анхны бүхэн маш сайхан байдаг те. Тэгээд анхны тайз, анхны дуу, анхны тэр төрсэн мэдрэмж сэтгэлүүдийг чинь сонсохыг маш их хүсэж байна. За гоё сайхан асуулт байлаа. Хамгийн анхны тайз гэхээр одоо мэдээ орог багтаа би өнгөр яасан тийм ээ. Яг мэдээ ороод ирэхэд бол би яг одоо хэлийн цэргийн дуудан шуулга гэж том айлын акулидын одоо ертөнц рүү очиж гэн. Тэгээд арай залуу байсан дөнгөж одоо хөгжмийн одоо дунд сургалт төгсөөд тэнд очисон залуучууд бас тэгдэг штэ нэг дөнгөж сургалт төгсөнгөтэй нэг юм гал нассан одоо тэр одоо юу гэдгийг өөрийгөө
бас айгүй мундаг гэж авчихсан тий. Тэгээ ер нь бол ингээд би чадна гэж орж байгаа байхгүй юу. Тэгтээ бол яг хэлийн цэргийн чуулга 4 жил ажиллах хугацаанд бол гайхамшиг бүтээсэн. Хэлийн цэргийн хэлчин гэж хамтлагийг бол бас одоо гаргаж ирж тэр сайхан одоо гавьяат Монгол улсын гавьяасан Бүрнэ баяр за одоо манайхаас нь Даш тондог гавьяат төрсэн байгаа. За тэгээд оюун чимэг байна одоо сахин төвний ажилтан тийм. Тэгээ энэ эдтэй одоо яг ер нь бол Бүрнэ баярын дараагийн үе гэсэн үг. Тэгээд одоо цаашаага миний хөргөжл болсон Даш тондог гавьяат тэгээд одоо оюун чимэдэд дуудсан. Тэр хэлийн цэгийн тайз бол үнэхээр ерөөсөө мартагддаггүй. Цэрэгжил диктатор байдаг. Ерөөсөө л цаг яаж барихыг бол би яг тэр байгууллагаас яасан сурсан. Өглөө 8 цагт нэгддэг бол гадаа зогсод нэгдээд 8:30-д ороод дасгалаа хийдэг. За тэгээд энэ нөгөө яг ясны нөгөө нэг цагаа барина гэдэг чинь хэлийн цэргийн чуулга дээр цэрэгчлэлтээс авсан юм байна. Тэгвэл миний одоо энэ мэрэгчлийн багш нар бол яг л одоо надад суулгасан байгаамаа гэдгийг бол хэлнэ. Тэгээд цаахан хэлийн цэргийн ансамбл дээр хосолоос л гараагүй байсан. Дандаа цэргийн доонууд байсан, цэргийн холбоотой доонууд байсан. Тэгээд одоо сайхан байжтэй тэр тайзгаа би өргөд сандаг, би өргөд тэн дээр очдог, тэн дээр дандаа мөрөгдөг гэдэг юм да. За сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Манай ордонд одоо өнөөдөр тоглон саацсанд. Тэгээ би танаас бас нөгөө хамтлагийнхаа тухай яриач гэж асуух гээд. Тэгээ бас саяхан бас нөгөө нэг эхнэрийн заавраар гэдэг нэг нэвтрүүлэгт орсон байсан тий бас. Харсан юм уу? Тий харсан. Тэгээ дугаа би мэдж чи яахад байгаа гэдэг. Тэр хэсгийг бас нэ цэгэгчтэй битээр бас ингээд доор бас ингээд харшийн баска гэдэг чинь шүү. Тэгээ бас ингээд ер нь бол ингээд ер нь тэгээ ааштай жоохон ааштай байсан. Тэгээ одоо бол гоё сайхан ааштай байна. За үнэхээр гал ассан гоё нэвтрүүлэг болж байна. Тий. Яг ингэж олон хүнтэй суугаад нэвтрүүлэг авч ирсэн ч гэсэн надаас юм асуултууд асуудаг байсан. За эхний асуудал харшигдах амтлаг бол одоо яг байгуулагдаад 35 жил болж байна. Аливаа орон бүтээлийн ард бол хөгжмөшт байдаг. Яагаад ингээд олонний танд болоод байна гэдэг чинь бас асуудалтай байгаа байхгүй. За одоо ингээд бичлэг хийгээл хамтлаг гарлаа гэхэд дуушныг авдаг. Хөгжмөштийг одоо тэр болго ингээд баг авдаггүй болохоор одоо дэлгэсэн дээр одоо ерөөсөө тэр дуушнд гардаг байхгүй. Тэгээ энэ хамтлагтайгаа одоо 35 жил гаруй хийхдээ нийт 70 гаруй орон бүтээлийг хийсэн байна. Одоо нийт 100-аад гаруй болж байна. Тэгээ одоо уялдаатай байгаа. Насны хэмжээнд бол одоо нөгөөд бол зарим нэг нь хөргөө бас бурхны оронд явсан хүмүүс байгаа. Баяртай ч юм аа. Тийм тэгээд миний одоо дууны 70% хассан одоо инх төвшин гэж авиастик сайхан хөгжимчин дуучин маань бас өнгөрсөн байгаа. Нэг нь одоо Унгарт байгаа. Унгарт ажиллаж амьдарч байна. Нэг нь яг миний хажууд одоо яг студийн продюсер миний бүхэл дууны одоо бичлэг аншрок бүхэл амиг хийж байгаа нэг хүн байгаа. За нэг хүн болохоор одоо бас хувийн бизнес өгөө явсан. Хамтлаг бол одоо яг бүрэлдэхүүнээр тоглох гэж бас хэцүү. Ягаад гэвэл олон жилийн одоо ингэ завсарлцсан үед бол хүмүүсийн одоо юу гэдгийг одоо урлагч нь байнгын сургуультай, байнгын одоо сэдэлтэй, бэлтгэлтэй байж амжилтанд хүрнэ. Би бол одоо өглөө болгон дасгалтай байна. Өдөр алгасахгүй одоо тоглолтод орж байгаа болохоор энэ байгаад байгаа байхгүй юу? Тийм тэгээд хамтлагийн одоо би хийхээсээ гадна одоо энэ бол зөвхөн миний амжилт биш байгаа. Хамтлагийн амжилт болохоор би өөрийгөө одоо ер нь төвлгээд одоо ч би бас өөрийгөө нэг актер одоо хэдий одоо мэрэгчлийн сургуулийн одоо 2 даблдад төгссөн ч гэсэн өөрийгөө байраа болоогүй гэж боддгийн. Энэ бол цаг хугацааны юм байдгийн. Ер нь бол альва юм дээр чинь хүн шаргуу хөдөлмөрлөх хэвээр. Тэгээд энэ урлаг гэдэг юм дээр чинь за алдаал дөрөөлөл гарах юм уу? Эсвэл нэг асуудалтай юм гараад ирэхээр л хүмүүс чинь одоо тэгээд ер нь бол одоо ч актер шүүлтүртэй олон нэгэн дээр байдлахаар тийм үлгэр дөрөөл ахын шиг муухай явж болохгүй болчдаг. Тийм ээ? Тэгэхээр залуучууд таамагтай тэгэхээр ер нь бол тэгээд нэг сайхан эхнээсээ л өөрснийгээ зэгцтэй гоё аваад явсан баг. Тэгээд нөгөө болно гэж ярьдаг ш тийм ээ. Тийм тэгээд хүлээж юу үлээ нөгөөдөг чинь дугаагаа яриараа. Тийм хамтлаг бол одоо тэгээд сайхан олон тэмцээнд дуралтанд байсан. Эсвэл жинхэнэ манай
Агийн хэлдгээр 91 онд бол одоо Аюулын жигүүр үзэл тэр тухайн пентатоник байсан. Тэглгүй яах вэ? Ер нь бол тэр уралдааны үедээ удирлуудын шагналуудын баг одоо ингээд авч ясан да. Тийм сайхан байсан. Тэгээ тэр хүүхэд байхад бол одоо тэр одоо мөнгөний үнцнийг мэддэггүй байлаа шүү дээ. Тухайн 15 мянган төгрөг 20 мянган төгрөг 5 мянган төгрөг их мөнгө байсан. Тэр мөнгнүүд хайцсан мэдэхгүй шүү дээ. Ээж авдаа өгөхгүй юу? Үгүй шүү дээ. Найзуудтай өгөө. Гүшиг өгдөг. Одоо хамтлаг тэгээд тухайн үед нөгөө хөгжим янз сэргээн босгол хийдэгдсэн баг л та. Тий. За дугаагийн асуудал дээр болохоор яг би өөрөө нөгөө юмыг ирч хүчтэй хийдэг мөртлөө харагдах байдлаасаа арай жоон хурдтай байдаг. Нөгөө юм хөдөлгөөн ч гэсэн хурдтай. Тэгээ нөгөө хүнд худлаа хэлдэггүй. Хизээч нөгөө цаг одоо барьд одоо алддаггүй. Хүнд нөгөө юм их юм бол тултан сэтгэлээрээ хийдэг юм хүмүүс чинь аюу хурдтай. Тэр хоолн дээр бол зүгээр л аюу гоё жигд явж байгаа л нэг хамгийн төгсгөл дээр ингэсэн байгаа юм. Хоол тавлахад 10 секунд хэвчэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө тэр чинь нөгөө тавилдгөө шууд ингээд мотор гэж яваад эхэлдэг. Тэгээд тэр нэг баах юм асаацсан байсан нэг яг миний ээж чи өөрөө тогооч юм байсан. Тэгээд бас тогооч хөхт бол бас нэг одоо манайхан бол бүгд одоо гоё хоол сайхан идэг. Тэгээд нөгөө өөрөө хоолоо гардаад хэдий тэр хүн дээрээс ингээд удирдахаач гэсэн би өөрөө толгойдоо авсан байгаа юм чинь. Тэгмэд тэр гинт үдэл мэдрэл нь үдсэн юм шиг байгаа юм. Нөгөө тавг яг одоо хоо тавгал гэж ингэж яхад дээрээс ингээд ордод ахар нь дугаа гэж хэлчихэж тэгээд ямар аймаар ааштай ямар аймаар тэгээ энэ яста дэлгэцний өмнө ингэж байгаа юм шиг гитааш яста алдаг байгаа юм. Яг гоо тэр хэсгийн таслаад авчих. Тэр хэсгийн таслаад нөгөө энэ телевизийн чинь бас нэг тэр олон хүмүүс үзүүлдэг. Тэр айгүй олон хандлт авсан. Тэгээд манай рок попын гоё гэсэн дандаа эмхтэй хүн загнуул гэж манай эрхчүүдээс манай баскет загналтаа хамгийн ихний хүн гэдэгсэн. Энэ их гоё л доо. Тэгээд янз янзын нэвтрүүлэг орохоос нэг юм гоё юм гарч ирдэг юм. Гэхдээ ер нь бол аюултай нэвтрүүлэг бидгийг бол одоо өөрөө толгойдоо мэдсэн шүү нэрээ амар. Тэ ийм гоё нэвтрүүлэг байгаа. Тэгээд гэр бүлдээ одоо талентуулаад хайр таньдаа баярлалаа. Одоо ингээд бас дугаа гэсэн бол уучлаарай. Дугаа гэсэн уучлаарай. Гэхдээ бас гоё менежмент хийж байгаа шүү. За Васка гавьт энэ өдрийн мэндийг хүргэе. За манай байгууллагад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа танд. За Васка гавьт би анх нэг хөдөө орон нутагт нэг таарчсан. Хөдөө орон нутагт нэг хөгжим одоо хөдөө орон нутагт нэг тоглолтоор явж хагаад хөгжмөөр суужсан байхгүй. Одоо DJ хийсэн юм уу да нэг. Хамтдаа том мэтэр хийсэн те. Тэгээ хамт дан таарч тэгэл маш цав цагаан ингэ бичаагтай Васка авч бас нэг л үзэгчдийг байлдан дагуулж байгаа ч бүр тийм. Өөр хүүхдүүд нь босоод тэр хос залуусыг дуулаад хоош хоошоо гүүгээл маш гоё үйсэн. Маш ярьж хүчтэй, маш мундаг. За бид нэг асуулт асуух. Анх одоо хамтлагын байгууллага тийм ээ. Одоо явж явах урлагт явж явах үед одоо шандрах хуй байсан баг. Одоо тэр үед одоо яаж одоо тэр шандрах хуйаар даван туулжсан бай тээ. Энд чи хараад бүр жинхэнэ сорилттой асуулт байна л да. Тэгтээ ингэдэг шандрах хуй байсан гэхээсээ гадна одоо тэр байдлыг үүсгэхгүй тул одоо хүн гэдэг амтан одоо явах хэрэгтэй юм билэ. Хэрвээ шантрах хуй гараад ирэх юм бол одоо төвчээргүй юм уу? Эсвэл одоо энэ тэр сэтгэл зүрхээ одоо нөгөө өгөөгүй юм дээр одоо шууд хаяна. Зөндөө гарна. Замд одоо ингээл машин тэрийг эвдрэх 2 дахь очингуудаа эсвэл чиний хэлбэр нь аппаратур нь одоо ажиллахгүй. За тэгээд нөгөө яг хийх гэжсэн юм а төгс хийхээр нөгөө альва техникийн талаас нь юм уу гэрэл чийдэн янз янз юм болно. За тэгээд хамгийн одоо бидний нарийн чанд сах нэг зүйл бол энэ хоолой гэдэг юмыг маш их хайрлах хэрэгтэй. За зүгээр яг энэ ингээд нэг өвдсөн тохиолдолд ажлын бүтээмж судалгаасаа гадна ажил завсах үе гардаг. Тэгэхээр ер нь хүн гэдэг юм чинь нөгөө дуртай өөрийнхөө дуртай нэг гоё юм дээрээ ингээд яг хийх гэсэн чинь ингээд нэг юм барьчихаар яста чинь хоолой өвдөнгөт шантардаг үе гардаг аахгүй. За одоо миний одоо энэ амьдралын одоо жинхэнэ утга учир болсон амьдралыг тижээх энэ нөгөө нэг гол зэвсгийг яах ёстой вэ гэж байгаа. Түүнээс яг тайзан дээр юм уу урлагт шантарч исэн үе бол надад бол өндөө байхгүй. Яагаад гэвэл би өөрөө хайртай дуртай. Тэгээ яста мөлхөөчлөхөн очиндоо гэдэг нь уулыг даваад яадаг үлээ уул даваа чамтайгаа яана гэдэг дуу байдаг штэ. Тэрнтэй адилхан
одоо тэгэхээр хийж байгаа ажил дээр залуучууд нь шантрахгүй байх юм бол тэгээд л ер нь болдгоо байхгүй юу. Түүнээс бол би одоо хэрэг урдгийн дуучин биш одоо энэ мэрэгжилд дургүй байсан бол би үжээ одоо өөр одоо ганц одоо хайртай ээжийн мэрэгчлийг өвлцсөн нэг бүдүүн ахлах тогооч явах байсан баха. Тийм ээ? Тэ ер нь тий. Тэгээ гоё үгүй шүү. Ер нь бас нөгөө ингээд юу гэдэг аливаа юм чинь ингээд нэг хүн юу ч хийж чаддгүй нийлээд олон зүйлийг хийдэг. Тэгэхээр ингээд үл ойлголцох юу гэдэг хамтлагтайгаа ч юм уу эсвэл ингээд уран бүтээлчтэйгээ үл ойлголцох үед манай Баскагаа яаж авч явдээ? Ер нь тайсны ард дандаа л инээцээ явж идэв шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө бусад мэрэгжлийг бодох юм бол одоо ингээд хамтлаг одоо бид хэд ингээд бөөнөр байж байна. Гэтэл ажлын байран дээр тэр байдлыг гаргадаггүй. Амьдрал би ганцхан хэлдэг гэсэн. Ажил амьдрал хоёрын ялгах сур. Яагаад маргасан бэ гэхээр ажлаас маргаж байгаа байхгүй. Одоо шинэ юу гэдэг одоо ингээд нэг хамтлаг хамт явж явах тохиолдолд нөгөө хоолоо жоохон цуцсан ядарна. Тэр үед нь одоо нөгөө нэг хүнд дуунуудаа урд нь тавих ингэж одоо номеруудаа өөрчлөлт хийдэг байхгүй. Тэгээд тэн дээрээ болохоор би энэ болохгүй одоо ингэстэй гэдэг талаас нь жоохон маргалдах маягийн тэгвэл чи чадах юм чинь чадна л гэж байгаа байхгүй. Үгүй л дээ. Тэгээд тайзан дээр гарцсан бохот бол ерөөсөө тийм үл ойлгоцсон, хэрэлдсэн, маргалсан одоо хүнтэй ам зурсан. Ягаад бол бидний нөгөө ажил чинь хүний өмнө байгаа шүү дээ. Одоо бид тийм ээ. Хүний өмнө гарчаад л зэхэлцээд л янз янзын байдалтай хараал урсгаад байх юм бол бид нар үн цэнэ алдчихж байгаа байхгүй. Бараг л хараа ингэчээд гоцоод байгаараа хичээд энийгээ юм л байгаа байхгүй тий. Тийм. Тэгэхээр энэ шантрах гэдэг үгийг бол энэ тарих сэтгэхээс авч явах хэрэгтэй. Хов байхгүй болох хэрэгтэй. За сайн байна уу? Удахгүй болох таныхаа тоглолтод өндрөөс өндөрт амжилт хүсье. Тэгээд таныг одоо мэдгүй одоо Монголын ард түмэн гэж болоод байхгүй. Дээрэс нь нөгөө би чамд хайртай киноны үрлэгчийг таны дүү гэж би сонссон. Өөр танаа гэр бүл дурлагийн хүмүүс байгаа юу? Тэр талаасаа хуваалцааж. Дээрэс нь тайзан дээр болоо тайзны ард маш олон хөгжилтэй таны одоо дурсамжаас гардгүй тийм хөгжилтэй явдаг бидэнд бас хуваалцаач гэж хүсье. За баярлалаа. Энэ гоё нэвтрүүлэгт бас одоо адилхан миний одоо ихч одоо урлагийн хүн. Тэгээд за би ч одоо ихчийн хажууд бол одоо бас нөгөө сая одоо тэгдэг ч та таныг одоо хүн болгон мэддэг гэдэг шиг. За надаас илүү миний ихчиг бол одоо илүү мэддэг. Ягаад бол өөрөө их гоё тийм гоё төр бүтээсэн. Би чам хайр. Тийм. Кино бол одоо үеийн хайр сэтгэлийн кинотроос бол энэ тухайн үед бол 80 онд бол баг ялалт кинотеатр, өргөө кинотеатр бол бүтэн 1 жилийн хугацаатай ингэж улсын төсвийг бүрдүүлж ирсэн байлээ. Тийм. Агуу найруулагч Балжин Нэмгой. За тэгээд бас гоё жүжигч тоглосон. Тэгээ миний ихч бол их хацтай. Тэгээ ихчийнхээ хажууж би ч доод мод биш ээ тий. Ер нь бол баг энд манай ихч ирэх юм бол ер нь бол одоо бас их л гоё л одоо уур амьсгал жигдэх нь шүү дээ хоошоо. Би бол хоошоо нөгөө гавьт хоошоо дараа дэшээ гэдэг шиг. Тэгээ ихчийн минь бас ингээд бас асууж ингэж гоё хүндэлж явдагт нь бас баярлалаа. Аргагүй л бас одоо Монголын ард түмний хайртай бас жүжигчний нэг байгаа. За ихч маань одоо бас одоо идж байгаа хоол нь ч гэсэн бас их дэглэмтэй. Веgan хоолтон. За тэгээд бас гоё гарын уртай. Бас янз янзын одоо хендмейд хийдэг. За бас зүгээр ч чадахгүй. Бас ингээд бас кино манд бас хөөрхөн дуу муу хийгээд яваад байгаа. Ер нь бол мөн ээжигээ одоо нэг ингэж яхад их сайхан хүүхдүүд төрүүлсэн байна. Авиастаа бөгөөд их ажилсаг тэр хүний хичээнгүй те. Одоо нөгөө стажинхийн чанар гэдэг хүн чанар гэдэг бол одоо миний ээждэл байна да. Тэгээ одоос өнөөдөр бас сайхан гээд ээжигээ ярьсан бас их баяртай байна. Яг хүн бол ээж аваас одоо холбоотой байдаг. Тэгээд үе ээжийг бас ярих давтай одоо ингээд заримдаа ингээд өглөө болгон ээжийнхэн одоо бурханд одоо залбирч ер нь амьд бурхан гэдэг л ээж л байна л да. Тэгэхээр ер нь одоо яг хуу тэрний ялгаа авах бас одоо манайх олуулаа өөрийн одоо дээрээ би 3 ихчтэй нэг ахтай байсан ах маань бас мөнх үсэг үтсэн доороо 4 дүүтэй. Тэгээд ээж аавхаа ээжийнхээ сургуулийг дагаж явсан хүн бол энддгүү алддгүү гэж ярьдаг. Би бол одоо учиргүй одоо янз янзын байдлаар гандаа хийд бөөл ам гэж яваад авахгүйгээр гадна ээжигээ төрүүл шивддэг хүн л дээ. Тэгээд сайхан энэ нэвтрүүдийг яг ингээл хүүхдүүд гэдээ ярьсан чинь ээжиг яхад
үнэхээр дүүтэй баярлалаа. Ээжийн минь одоо ингээд надад сануулад ингээд өргөл санаанд ордог мөртлөө ингээд яг цэнгэрлэгсээр энэ сайхан хүн чанар гэдэг нэвтрүүлэг тэгсэн мөртлөө энэ сайхан өргөөгийн одоо гол том танхимд ингэж өөрийнхөө сэтгэлийг одоо онгойлгож өөрийнхөө амьдралыг жоохон ч тусламжийг ингээд сэргээж одоо ингэж ярьж байгаа одоо танаа хамт олонд дүүнэртээ маш их баярлалаа. Танаа хамт олонны ажил улам өөдрөг, өнгөлөг, хурдтай, хүчтэй тийм ээ гялалцсан байгаараа гэж хүсээрээ ёо. Тайзны ард. За. Тайзны ард бол одоо 40 гаруй жил гэж байгаа. 40 гаруй жилийг одоо ингээд 360 хоногоор үржүүлээд за тэгээд ер нь бол энэ хугацаанд бол дуулаагүй нэг өдөр гэж байхгүй болчдөг үе байсан. Бараг өдөрт 2-3 удаа шинжлэр бол 10 удаач явдаг гэсэн. Дөө маань хүртэлээ өдөө оронд тааралж байсан гэж. Тэгэхээр ер нь бол хамгийн одоо тайзны ард бол санамсаргүй янз янз юм тохиолддог. Уунж бүдрэх тийм ээ. Эсвэл одоо юу гэдгийг евро доошоо нөхрөө унах. За тэгээд ерөөсөө одоо хоцрох тийм. Нэг амьд тамтагтай явж явах чинь дөө ингээ явж явах гэдэг янз янз юм гарнаа. Одоо нэг урлагийн төхөн босоо одоо би одоо жоохон тавгүй янз янз үед тэр одоо өөрийнхөө ирч хүчээр гарч ийн түнсэл одоо бид нар энэ тоглолтыг туслахад ямар ч ирэх байхгүй тийм ээ. Тэгэхээр нэг хөгжилтэй юм байдаг юм а. Бид одоогоос нэг 10 жилийн өмнө одоо энэ Төв аймгийн Лүм суманд юм байна л да. Тэгээд тэр тухай тоглолт хийж хагаад одоо юу гэдгийг бидэд ингээд нэг юм өндөр юу зассан байгаа ингээд одоо яг одоо бас амьхандаа тайз засаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тухайн одоо үеийн одоо 10 хэдэн жилийн өмнөх гэдэг бол одоо бас л болгол байж л тэ. Тэгээ мэдээж тэр тайз даацын одоо даахуг нь мэдсээр байж л ерөөсөө л одоо ингээд нөгөө хүн одоо эмоцороо одоо биш үсрээд азаа үсрээд гарсан л та пүр пар гэдэг авсан. Бөөнөр парк гэсэн чинь нөгөө ингээд засандаа чинь шүрх гээл явдаг юм байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн мөртлөө нөгөө гівтсэн л ингэсэн л тавч. Нөгөөд нь бараг гівтэнгүүтээ доолж муудаад байгаа шээ. Тэгээ айгүй олон янз янзын хөгжилтэй юм гардаг шүү дээ энэ нь бол тий. Заримдаа нөгөө нэг интеллигент коллегшнс гарал за айгүй мундаг тэр тухайн үед чинь ингэж шүү дээ. За одоо ингээд инженерс гард дуулна молна гэл тэнгүүт. Интеллигент хаалган чойшлог мэдэхгүй байсан юм байна. Тэгэл нөгөө тоглоолсон би гарч ирдэг бай. Яац юм болоо энэ хайц юм болоо. Тэнгэл нь хаалган цойсон хаалган наслаад байгаа байхгүй. Тэгсэн чинь бусад тойроо бүр 5 минут дараа гэсэн нөгөө ч нараа зэрэгтэл байна ш. Йоо яста хаалга үдээч нээчихгүй гэсэн гэж ярьж байсан. Тэнд одоо юу гэсэн ч үгүй те. Тэр мэдээж одоо хөдөө орон тийм болоо хэцүү ш. Тэр нь бол тэгээд ганцхан гэхдээ айгүй олон зөндөө бүр янз янзын бүр үйлдэлүүд гарна. Гэхдээ үйлдэлүүдийг одоо энэ олон нийт дэлгээд яах вэ? За тэлгүй яг яриад ивэл ерөөсөө нэвтрүүлгийн маань цаг хүрэлцэхгүй бидний ч гэсэн асуух асуултууд бүр тоо томшгүй ардаа ойрчрлоод тэгээ бидний урилгыг дахин хүлээж авсан баяртай. Гэтэ нэвтрүүлгээ өндөрлүүлэхгүй үргэлжлэх болно. Тэгээ мэдээж одоо Баскагийнхаа ямар их тэр сайхан хүн чанартай хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй гэдгийг одоо Тэнгэрээс ижийг харж байгаа. Энэ олон хүүхдүүдийг зөв хүмүүжүүлж, урилгаар дамжуулж, за мөн сая манай цамагийн маань асуусан манай Монголын ард түмний хайртай охин Үрлээ гэдэг нэрээр алдарсан. Үрлэгийн маань нэр чинь одоо Пүрэм маа шүү дээ. Тэгээд би бас дээр сониос уншижсэн жоохон бахта нөгөө Үрлээгийн тогсны дараа айгүй олон хүүхдүүд нөө захиа өгөхгүй л эдний өвөө таалгыг ингээл өдөржин одоо бараг шүнжин ингээд хөвгөө зогсож идэг байсан гэж ярьсан. Одоогоо тэгсэн чинь гоё хараа. Энэ айгүй хөвгөлтэй. Яг тэгээд нөгөө захаа занаа баахан хүмүүс ингээл хаалган амрахгүй шүү дээ. Манай ээж хөгсөлтөө хүмүүс. Хүүхдүүдээ наад хаалгаар аваа ичхаа гэсэн чинь. Бүр амар тийм ингээд тийм Монголын ард түмэн гоё юм. Нөгөө өстөө нөгөө хүн чанар нь цагаан сэтгэл нь ингээд цуснд нь шингэсэн ийм ард түмэн байдаг. Тэгээ ийм гоё одоо өдөр Баскагаа урилгыг хүндэтгэн хүлээж авч ирж ингэж байгаад бид бүхэн хамтдаа байна. Тэгээ өглөөнөөс орой бол нар жаргахад л явуулна гэж бодож байгаа шүү. Нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрэх болно. Энэхүү хүн чанар нэвтрүүлэг өглөөний нар мантахаас өчийн бүрий болтол хамтдаа байж нэгэн сайхан өдөр ийм түүхийг үлдээж байгаадаа үнэхээр одоо таатай байна. Мэдээж нэвтрүүлгээрээ үргэлж гэгээн бүхнийг үлдээдэг. Энэ ч утгаараа өнөөдөр Монгол улсын гавьяач өчгчэн Баасан дорж маань ирж
манай соёл урлаг ёслол хүндэтгэлийн маань ордныг чимэж бидний одоо асуусан асуултанд үзэгчдийнхаа өмнөөс бас бидний асуултанд хариулж ийм гоё гэгэн түүхийг үлдээж агаад бид бүхний хувьд маш их талархалтай байна. Тэгэхээр мэдээ соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордон гэдэг бол соён гэгэрүүлэх үүрэгтэй энэ ч утгаараа өнөөдөр одоо бид бүхэн өөрсдийнхөө одоо чиг үүрэг ажлын чиг үүргийн дагуу өдөр бүр ажилладаг. Тэгээд хамт олондоо баярлаж талархснаа илэрхийлье. Мөн гавьяацтай бидний урилгыг хүлээж авсан чин сэтгэлээсээ талархъя. Тэгээд бид баггүй ингээд баярлаа. Баггүй хугацааг өнгөрөөсөн учраас гавьяатаасаа бас нэг сайхан ингээд мэдээж гавьяач очилсан юм чинь айдуугийн бас сонсож бас тэр ажлын одоо тийм ээ ирчүүч авъя гэж бодож байна. Та маань зөвшөөрч ивэл бас бидэнд дуулж өгөөч гэж хүсэж байна. Өнөөдөр ихтэй сайхан өдрийг гоё өнгөрөөлөө. Тэгээ одоо баг нэг өдөр байтугай нилээд өдөр одоо ингээд ирчүүчтэй боллоо. Тэгээ энэ сайхан ёслол хүндэтгэлийн ордны хамт олон наз айрги за багштай зам алтнаа найздаа болон залуучуудаа үргэлж та бүхтэйгээ хамт хүндэтгэлийн ордондоо айдуугаараа одоо үйлчлэхэд бэлэн гэдгээ одоо хэлье. Залуучууд минь та бүхэдээ маш их амжилтыг хүсээрөөё. Тэгээд найзуудаа за мөн одоо олон жилийн найз Арида энэ урлаг соёлын одоо сайхан төвчөө болсон сайхан мэрэгчдийг өвлөөд одоо баг 30 гаруй жил болж байна. Тэгээд миний найз бас амжилтанд хүрэхийн зэрэгцээ ишгэд бас нэг төр түмэндээ өмсөөлөх цаг нь ирэх баха гэж бас хүсэж байна. Ингээд тэгээд энэ сайхан ордноос бас сайхан одоо болгон сүлтээ гавьяатад төрөөсөө гэж хүсээрээ. Бэлэн байгаа шүү дээ. За. Тэгээд одоо алдарт одоо өөрийнх нь одоо нүүр царай болсон арт түмний минь хайртай дуу инх төвшингийн үгжим хар шамтлагын уран бүтээл хорвоод амьдрах жаргалтай буюу хос цолоос дугаар аз жаргал гэсэн ирээ. Тэгээд өнөөдөр манай ордны үе таалаг үргэлж одоо нээлттэй байдаг. Өнөөдөр бүр нээлттэй байлаа. Тэгээ мэдээж хэрэг өргөн төм маань баасан дорж гавьяатын маань мэдхгүй хүн байхгүй. Тэгээ бидний урилгыг хүндэтгэн хүлээж авч хүн чанар нэвтрүүлгийн эрхэм хойморт заларч бидэнтэй нэг өдрийг өнгөрөөж бидний урилгыг одоо хүндэтгэж авсанд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Энэхүү бидний өнөөдрийн бэлтгэсэн нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. Иргэн ууслаа дүр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөе.